Та чаар халуун үт юм. Чи юу болж байгаа юм бол та тэмцээн оролдоо шиг харагдаж байна. Бас одоо сүү байхгүй. Өрн байна уу, өрн байхгүй. Энэ 500 мянган төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. За нөгөө залуугийн да өнөөдөр хонсон их хүн төг удахгүй хүн шиг ингэсгээл бишэг хөтөвсөөл удажлаа. Зүнхээ дээр цаанаа тэгвэл одоо гарах гад юмнуудаа бэлтжин. Сая гадаа бүр амар бороо ороод тэг нүл бас. Энээс болоод тэгээд бас тогтсорч. Дүүгийнхаас гараад тойр ажил руу нь явж гин. Би бас наман дээр очиж жоохон борооноос харагдахгүй бол энэ байдлаараа яг өчигдрийн шиг н ороод тавих. Уг нь авах хамаг юм хатаасан өчигдрөөрөө бидний дурсалсанд орж мараад хүн болцсон байсан. Тэгсэн чи эргээд норчоо тэгээд ямар ч хэрэг. Бороо миний ингэсгэж орж байна да. Камер дээр хэрэг гэж байгаа юм бол та. Чаргалжуутын аршаан гэх тийм газар руу явах гэж байна. 108 төрлийн аршаан байдаг. Энэ халуун аршаан. Монголд нэлээд алдартай газар байдаг гэж дуулсан. Тэгээд тийшээ очиж үзнэ. Тэгээ одоо бол гоё нартай гоё байна. Орочод гоё юм тахтагаад. Тэгээд гоё юмтан да. Энд ч нэг хідэн хүмүүс зогсож байхаар нэрэд Windows мэдээд хаа урж байгааг нь асуулаа. Тэгсэн чинь яг миний явж байгаа аршаан руу явах юм гинэ. Ганц 2 машин хүлээж гин. Намаа багтаачих шингээчих зайвал байгаа. Тэгээд тийшээгээ өөртөө чинь хүмүүстэй хамт явах гээд нөгөө хүмүүсийг нь хүлээж гинэ. Өнөөдөр ямартаач нар жарахаас өмнө аршаан дээр очих юм шиг нэ. Энэ замаар ингээс салаад ингээл уул давал цаашаа 40 км 50 км орчим явд юм шоргороо. Зэ ингээ явж байна. Шиг засмалт зам тавигдах га тэгээд зам нь нэлээ өвдөгдсөн. Эвгүй замаар явд юм байна. та мэдгүй чи сонгийн мод байгаа явах юм. Сонгийн мод тийшээ шаргалжуудынхан голыг дагах байхгүй юу? Гоо байд сонгийн мод чинь жаргал чинь сонгийн мод юу хаа тогтож Сэрч мөн л тий. ядад тэрийг эсвэл голоо дагах. Одоо энэ дата бараад ийшээ ингээд аваад яваад тэгэхээр аяа ийшээ аваад. Энэ саяны хот замаар яга даваад орхоо. Хитchen доойроо эсхэнд бүхийг сормонсэй багвахад цэцэгтэй би зүрлэж зүрлээ Дөлгөлөх ташин зэчин этрэлдэх нуглаас бүрий наранд хатсан дивэтэй зүрлэж зүрлээ Хараг асуудал байхгүй гэдэг сүү асуудал сүү байхгүй. Өрн байна уу, өрн байхгүй. Энэ Зөстэй гоё харагддаг менежер. Жижиг машинтай бол давж орох гэж бас жоохон хэцүү юм тий. жижиг машин авчих. Энэ яаж яа.
шаргалжуулт дээр ирсэн. Аршаан хаана гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ хүмүүсийн аваар ингээд кемплчдэг юм байна. Голын цаад. Гол нь сая өмнөх 2 хоног нэлээд бороороо нэлээд үертэй ах шиг байна. Зя тэгээд удахгүй энэ хүмүүсээс салах байхаа. Яаж буцах вэ олондоо бас л гайхчлаа ш. Байгаль бол үнэхээр гоё юм байна. Ирэхэд ирсэн зам нэр битүү бичлэг хийгээд баймаар гоё замнууд байна. Битүү хангаа газар байдаг юм байна. Мод бол нэг байхгүй. Тэгээд байгаль нь бол үнэхээр л гоё гэдэг юм байна. Им Монголын им. За баяртай. Тэнцвэртэй халуун юу гэдэг. Халуун идэх яадаг юм шүү дээ. Яг хойно юм уултай. Гоё мод болсон гоё газар байдаг юм байна. Тэг яадаг ч гэсэн энэ чинь ер нь нэг өнөөдөртэй хоноод маргааштай хонохоор шийдлээ. Үнэхээр гоё газар байна. Тэгээ сая хамт ирсэн хүмүүсээс салчлаа. Тэр хэд маань цаашаага өөр газар очиж хөтөлнө гэж байна. Тэгээд би болохоор энэ хаваараа хонно. Ишийг нь орж сонирхох хэдүүлээ. Хэдүүлээч гэжтэй. Йоо, хизээс үлд ийм газар ирсэн. Би нэг Японд хүш яаж вэ? Японд Хоккайдогоор аялж явж ирсэн. Тэгээд тухайн оцсон газрын маань нэр нь юу вэ? Иймэрхүү гоё газар байж лээ. Тэгээ энэ авч ер нь нэлийн сэрүүх юм байна. Яагаад ийм сэрүүх мэт юм бэ? Эсвэл угаасаа л хаасаг өнөөдөр сэрүүх өдөр байгаа юм уу? За ингээ сайхан сонирхноо. Өстө нэг дуусгана энэ гэст. Гоё газар байдаг юм байна. Би эндээс нь уучвал гоё аппетиттэй болж чаддсан болоо. Толл нь яваал, толтлоо ядгаалах гэсэн хүчээр шахуу юм идэх аппетит байхгүй. Баруун бүр шаргалчаад юм төв. Тэр гэсэн зүйлээд юм байна. Зүүн бүр нь энд байна. Зээлдв. Аршинууд бол уух юм байна. Бүгдэнгээс нуун. Бүх хэрэгтнүүдээ дэмжин. Харшил эндээс нь суухаар байна. Сайхан газар байдаг юм байна. Дээшээ юу байдгийг сонирхно. Амар гоё газар ирсэн зүрх цүнхэнд хачаага хүртэл мартаа явааддаг гэсэн. Сайн уу? Энэ гол бүлээ ингэ суудаг ашиг юм байна. Суудаг юм. Доороос нь шат ирдэг. Чулуунд оросон уу? Суух нэг. Зүгээр. Энэ орхолтой тий. Зүйлээ төлөвтэй хаа. Ааха. Эмчтэй зүйлээ. Эмчт нь яаж үзүүлдэг юм? Тэр тэрэн дээр очоод өдөр хөглөө бүр очоод нөгөө пластмас бичдэг юм биш үү? Аа зөв. Тэгээд сондос бичдэг юм шиг байна. Тэгээ энийг ингээд гоё юм дээ. Эцээ зүгээр нөгөө өвдөг үсээд ингээ халуун ашинууд нэг бүр ингээд юм бэ. Ааха. Зөв энэ ч ирд соонаад өгөл. Тэгээ суусан дээр. Яг та. Окей. Ингээд дараад үзтээ. Айлгой. За тэгээ. Дараад одоо гоё. Зя дарж үзье. Тийм байна те. Ямар гоё дулаах юм. Юу машины суудал халаагчаас цааш ялж. Гэт халуун оршин нурж идэг юм шиг байна. Пүү та чавар халуун үт юм. Саяны таны 50-аас чулуу шиг төсөөлөө тавьсан чи.
Буцлагыг наагаар идэв юм шиг. За sorry хараад хэлчихлээ. Харин тийм байна. Хаалаа. Ямар гоё газар вэ? Стасаан газар Монгол бид юм биш гэж бид. Өвөл мөвөл чинь бол хүмүүс иши битүү ингэж тий. Та тэгээд эмчтэй үзүүлсэн үү? Бидүүтэй үзүүлээд тэгээд тэр нь дороо хэлчихдэг. Аа. Төлбөр нь дэхав. Жохон дэд. Хэд гэж юм. Та тэгээ гар хурж болохгүй гэж байгаа одоо ягаад намайг гар хөргүүлэх гээд байгаа. Гоо хадуу шүү. Аа зөв. Тийм байгаа. Тийм байна. Чи юу болж байгаа юм бол та тэмцээн оролдоон шиг харагдаж байна. Гэхдээ зүгээр л уушиг отаад хашаанд өөрсдийг утчих шиг байна. Эхлээд эндээс суугаад авч гаргаад 5 минут тэгж сууж байгаа тэгээд юусыг ярих. Тийм үү. За маргааш ирж байгаа. Тэр энэ хоёр бол ижлэх юм биш тий. Тийм алчууртай ирд юм уу тий? Яа ингээд тулаад ячвал аим хүлэн байгаа хүндэрүүлж байгаа. Зөв. Окей, маргааш ирнэ. Баярлалаа. За энэ дээр ингээ халуун чулуун дээр сууж явах шиг байна. Сайд хэрэнгүүд арцсан чи нийшиг ингээ буучна. Аль? Тэр нь шавар юм бэ? Зөв. Зэ ингээ баахан чулуунууд байдгийн байна. За тэр ч яах. Өнөөдөр би ч нүдэ хаана унтахгүй юм бэлээ. Нөх эндээс холдохгүй хүн шиг унтж ягаад майхна барьж аваад тэгээд маргааш юу өдөр сайхан унтаж амарч босч ирээд энэ аваар нь жоох явна. Аяга авчираад алчуураа авчрах юм байна, аяга авчрах юм байна. Тэгээд нэг жоохон долоохоо уцалчих юм байна. Тэр нь жоохон сэрхэн байх шүү. Голын урсгал бол нэлээд хүчтэй. Яг ашинаасаа наашлаад ертөнцийн зүгээр урд зүг рүү яваад тэгээд нэг ийм голын хажууд ирж байрлахаар болсон. Юмудаа ингээд майхна ингээд бариад жоохон сэврээгээд хатаах гээд яасан. Тэгээд тэндээс нэг хорхог авбаа. Хорхогны мах 15,000 төгрөг гээд дотроо нэлээд хөрхөн махтай. Би сая эндээс хөрх идчихлээ л дээ. Тэгээд 15,000 төгрөг чи яг 10 тахгүй гээд нэг хөрх ааштай гэж надад 10,000-аар юм орхны мах өглөө. Тэгээд хаал малаа хийж идчихээл. Энд гэхдээ голын урсгал нь гэхдээ нэлээд хүчтэй шүү. За тэгээ хоол идчихэд юмнуудаа татгч оруулсан да. Майхны дотор одоо хэр хатж юм да. Бас чиг гайгүй. Салхи бас хөрхөн хатаад юм байх шүү. Тэгээ тэр айл энэ хажууд байгаа айл маань халуун кофе хийж өгөөд их л гоё хүмүүс яаж өгöd л боочлаа. Энэ хүмүүс ч гэсэн нэг ах нэрээ төөрхөн яриа өдөж байгаа л. Тэгээ сайн надаа тентхийн ах маань болохоор миний бүх юмнуудыг сонирхчаад буцлаа. Энэ газан плэдэг чинь наа ч өстой гоё юм биш юм биш. Чиний power bank ч өстой алт юм биш. Майхан ч өстой ямар гоё гэ. Тэгээ сонирхолтой байна. Өглөө дүүгийнхээс гараад тэгээ яг нэг ингээд тодорхойгүй зүйл бас сонирхолтой байгаа байхгүй амар адил явдалтай. Орой би хаана унтахаа ерөөсөө мэдэхгүй төсөөлөлгүй явж байгаа байхгүй. Ямар ч байсан нэг газар олоод унтах л байхгүй. Тэгсэн чинь ийм дайггүй гоё газар ирсэн. Маргааш тэр аршаан сувл дээр очиж аршаан руу орно эмчтэн үзүүлдэг гинэ. 20,000 төгрөгөөр эмчтэн үзүүлээд тэгээд 20 тэр аршаанд нь орчихно. Тэгээд сонирхолтой байна. Гоё явж байна. Аяллаа маань 4 дахь хоног. Агаар магаар байгаль өстой гоё. Зэ хоол молоо хийж идчихэд тэгээд майхан дотроо
хамаг юм оруулсан. Нүүр амаа цэвэрлчихэд зүгээр найцсан л битгэр нүрээ арчаал шүдээ угаагаал. Тэгээ одоо амрах гэж байна. Нэг тийм харанхууд нэг тийм сүнс. Хүн айлах гад нэг доороос гэрэл тусагд шүү дээ. Тэрэн шиг харагдаж байна. Хав харанхуй байханд ганц гэрэлтэй. Зэ.